үлдсэн хорооны минь хээ үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцос мен тооныхоо хүрттэйгээ аргагүй үлдлээ сүүлийн дурсам чичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хаврын өдрөөр айсхан дунда бид нулимстай нар туссан гэрэлт самбарамэ ёсон салинигин тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар минь юродын харцтайгаа үнсэт хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дунда бид нулимстай анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруул танхимасан ангийнхаа найз нуртайгаа гармааргүй л байх юм сүлжин дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр айсан дундан бид нулимстай За энэ Ховд аймгийн Чандмасмын 8 жилийн сургуулийг 86 онд 8 дугаар анги төгссөн миний 3 дахь төгсөлтийн шагнар байна. Би тэгээ хүүхдүүдтэйгээ 45 жилийн дараа уулзж байна. Ингээд хүүхдүүдээ харахад бүгдээрээ уулзж байгаа сэтгэл өндөр сайхан байна. Эднэрээ ингээд ажил төрлөө хийгээд сайхан ингээд амьдарч яваад багш них баярлж байна. Тэгээ хүүхдүүдтэй одоо ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан байж улам их амжилтанд хүрч сайхан амьдрцгаахыг багш нь хүсэн өрөөж байна. Ингээд 86 оны төгсөлтийн хүүхдүүд маань ингээд бүгдээрээ ингээд багштайгаа ирдүүд олон жилийн дараа уулзсан болохоор их сайхан санагдаж байна. Багш нэг өндөр сэтгэлтэй байна. Ингээд хүүхдүүдтэй баярлж байна.
антайгаа зүг анлаад одоо 34 жил болсон байна. Бид нар одоо 86 онд 8 дугаар анги төгсөөд 40 жил болсон. Өнөөдөр 40 жилийнхаа уулзалтыг хийж байхад үнэхээр сайхан байна. Тэгээд одоо хөдөө орон нутаг бүх алзагдсан аймаг сум дүүрэгтээ сууж байгаа ирж чадаагүй хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар одоо 25-уулаа энэ сайхан цуглаад өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаа, өнөөдрийн энэ сайхан гоё уулзалтын бүтээн байгуулалтыг хийж байгаа. Мөн энд ирсэн одоо энэ бүтээн байгуулалтыг одоо ийм гоё болгоход бас сайхан ширээ дүүрэн байгаа энд ирсэн андуудаа баярлалаа. Яг 1-р ангид эхэлж суусан чигээ яг хуран цугларсан 40 жилийн дараа хуран цугларсан найзуудыгаа энэ 3 өдрийн турш тэр 1-р ангид байсан сурагч насаараа одоо хэдий бид 50 гараа явж байгаа ч гэсэн яг тэр сурагч нас шигээ яг хүүхдэрээ өнгөрүүлж байгаа энэ дурсамж өдрүүдийг бүтээлцэж байгаа найзуудтай энэ өдрийн мэндийг хүргээд баярлалаа. Бүгдэнд нь ирсэнд нь талархлаа гэж хэлье. 1986 онд 8 дугаар анги төгсөөд өнөөдөр 40 жилийн овоогоо тэмдэглэж байна. Манай одоо төгслийн хамт олон бол дандаа цоо сэргэлэн цог чавхаатай одоо бүгд сайхан амьдралын үзэж яваа ач зээгээ үзсэн ийм найз нөхдүүд байгаа. Тэгээд дараагийн уулзалтанд бүгдөө ингээ сайхан уулзчихаяа. Уулзъя гэдэг өрөөлийг өргөн төвшүүлье. Ховд аймгийн Жандан сум 2 алтай нутаг холбоо 3 нуураар хүрээлэгдсэн нутагт 1978 онд 1-р ангийг Доржгүй багш, Нямжуу багшийн шавнаар болж одоо тэртээ их 40 жилийн өмнө сурагч болж ирсэжээ. Ингээд энээс хойш одоо уулзалтуудаа уулзалтаж одоо яг ингээд зарчмын одоо үнэтгэлтэйгээр ингээд уулзаж байгаа 40 жилийн дараа бид бүхэн уулзж байна. Тэгээд одоо бүгдөө амьдрал ахуйгаа ярилцаад хаана ямар хөдөлмөр хийж гин тэгээд бүгд л одоо энэ дотроос одоо дандаа баяр байдгүй баяр гойныг ижилсэж яадаг найз нөхдүүдээс хорогдсон байна байга сайхан амьдарч байгаа нь байна тэгээ өнөөдрийн хувьд бол бид бүхэнд баяртай өдөр байна Өсгөө анх салгаад эдмийн ширээнд анх сууж ясан найзууд маань 40 жилийн дараа ингээд холоо өрөөс ирээд бүгдээрээ уулзж байгаад их баяртай байна. Ангийнхаа найзуудтай маш их баярлж байна. Одоо алс хол хавага ховдоос 1500 км цаанаас орж ирлээ. Ирж амжаагууд нь уучлаарай. Миний найзуудаараа дахиад нэг уулзахт бүгдээрээ ирээрэй гэж найзуудаа бас урьж байна. Тэгээ одоо бүгдэнд нь сайн сайхан амьдралын сайн сайхныг хүсэн өрөө өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа энэ үш одоо энэ гончсомлоо алтан сүх мегамор долгор энэ бүх найзуудаа их баярлж байна. Эднэрт бол одоо маш сайхан сэтгэлээрээ биднийг ингээд уулзчруулж байгаад найзуудаа их баярлж байна. Тэгээ одоо энэ байгалийн сайхан дэлжийн энэ сайхан мод ургамал одоо ингэ ногоорсон энэ байгалийн сайхан дээрээд одоо 2-3 өдөр сайхан одоо дурсамжаа хуваалцаад найзуудтайгаа байхад бол амьдралын одоо хүний ховорхон тохиолдох нэг мөч гэж их баяртайгаар одоо сэтгэл өндөр байна. Тэгээд найзуудынхаа цаашдын ажил амьдрал өр хүүхдэд нь ихийг бүтээгээрээ тийм сайн сайхны бүсээ урт удаа наслаарай гэж найзуудаа хүсэх байна дээ. Зуны дэлгэрийн сайхан өдөр одоо ангийнхныхаа 40 жилийн уулзалтыг зохион байгууллаа. Үнэхээр одоо 40 жилийн өмнөх ангийн найзуудтайгаа уулзах үнэхээр сайхан байна. Одоо бид нар одоо нас хичнээн 50 гарсан ч гэсэн яг хүүхэд насндаа эргэж очсон юм шиг сайхан дурсамжийг бүтээж байна бид нар. Ангийнхандаа болон найзуудтай энд хүрэлцэн ирсэн болон ирж амжаагүй бүх найзуудтай хос 2 алтай шиг өндөр холбоо 3 нуур шиг гүн тунгалаг сайхан байхыг өрөөё. Тэгээд бүх найзуудтай ад жаргал эрүүл энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та нартай хайртай шүү.
Hey,